Яа, санацсан. За одоо ингээд загсны ингээд өвлийн загсчил ингээд хаалт болж байгаа учраас ингээд би одоо өөрийн харахаар ингээд нэг юм уурах хийнэ. За энд нэг юм нэг ажилтны нэг юм шүүр байна. Одоо юм шүүрний нэг одоо яг энэ ногоо энэ ногооныг ингээд тастаж аваад энэгээр ер нь уурга хийнэ. Уурганы үзүүрийг энэгээр одоо ингээд хийнэ. За эндээс ингээд өөрсдөө ингээд нэг сонгож байгаад за аль нарийн өөрөө аль гайгүй үснийхээ ингээд тастаж аваад за ингээд тастаа ингээд авчлаа. За одоо энэгээр ингээд уурганыхаа үзүүрийг хийнэ. Уурга хэрэглэх багч маань шүүрээ ногоо үзүүр яа төмөр утас нарийн төмөр утас яа голоо дамраа хийх одоо голоо цоолох өрөм за дамраа цавуудах болон юунуудаа цавуудтай ашиглах цав. За энэ барилгын зөв нэг тэлэгч ашиглаж голыг юм. За тэгээд үндсэн дамрны суур болох юм хөр дээр болттой жижигхэн бөөрөнхий суур хийх юм. Яа тастдаг тийм бах зя хора зүлгүүр хавчдаг бах за цаасан зүлгүүр халаадаг цавбуу за тэгээд юм ойдог утас за тэгээд нарийн ушуутай бах за тэг юм хайчилж болон тасдах утга хэрэг болно. За энэ дэр одоо дамраа хийх юм хатуу хугараад байхгүй дамар хийсний дараа хугараад авахгүй нугараад авахгүй хатуу юм пяавар хэрэг болно. За ингээд бэлдсэн хатуу юм дээрээ за хийх дамарныхаа хэмжээг гаргаад зурчнаа. За саяныхаа бэлдсэн дамар хийх юм аа ингээд зурсныхаа хэмжээгээр ингээд тойруулаад энэ хавчдаг бахаар ингээд хаглаад тастаад юмшлаас ингээд хэлбэрт оруулаад авч байгаа. За энэ бэлдсэн болохоор одоо яг ингээд энэ нөгөө тастаж байгаа бахаараа болохоор одоо ингээд тойруулаад ингээд бүр ингээд яг зураасныхаа гадуур нь ингээд тойруулаад яг зүлгэхээр болгоод дараа нь зүлгүүрээр зүлгээд тэгшлэр болгоод ингээд хавчууд өгнө. Зя нөгөө одоо бэлтгэсэн маань юм болчлоо. Саяны байсан хийх гэжсэн юм маань юм одоо дамарных маань ер нь бол гол нь ингээд болчихж байгаа гэсэн үг. Ингээд бэлтгэсэн ингээд ийм болч байна. Яг одоо эннийхээ хэмжээтэй эннийхээ хэмжээтэй ер нь бол хийж байгаа гэсэн үг. За яг ингээд одоо эннийхээ хэмжээтэй ингээд хийчлээ. За голыг нь болохоор арай том хийсэн байгаа. За голд нь болохоор одоо нөгөө барилга нөгөө тэлэгч байсан. Энийг ингээд яг эннийхээ голд тааруулаад ингээд хийсэн байгаа. За одоо тэгэхээр энэ цагааныхан болохоор одоо голд нь
ингээд хийний л гэсэн. За ингээд дамарны дээр дор орох хоёр ингээд дамарны суурь ингээд бүгд бэлэн болсон. За одоо дамарныхаа энэ хоёр цагааныхаа голд болохоор энэ шараасаа хэмжээгээ тааруулаад хийнэ гэсэн. Өөрөөсөө дамраа хэр зузаан хийхээс шалтгаалаад хийнэ л гэсэн үг. Тэгээд дамарныхаа голд ингээд тааруулаад хийчлээ. За өөрөө ингээд голоо ингээд тааруулна хэр зузаан нэгэн хийх үг гэхэд хэр их сатурк орохоос шалтгаалаад ингээд зузаан нэгнээ тааруулна. За зузаан нэгнийхээ тааруулсныхаа хажуугаар нь эннийхээ бас өөрт хэр сайн баригдахаас шалтгаалаад доор нь одоо эннийхээ боолт нь авах. Энийг хинтэн ингээд боогож хангална. За ингээд одоо энэ чинь ингээд хангараад за ингээд ямар ч хөдөлгөөнгүй болгоно. Тэгээд энэ нь ингээд аль болох илүү гаргахаар бүр жижигхэн байвал бүр хүн барьж байгаа үнд нь өөрт нь авах. Иймх одоо нэг иймхэн жижиг юм болж байна л гэсэн энэ дамар мөн боллоо. За ингээд одоо энийгээ дамраа одоо цагааныг ингээд тэгшхэн болгохоор хэлэлэх. Одоо энийг наа. За энийг одоо гээд аль болох тэгшхэн хэмжээтэй болгоод нэгэн чиг хэмжээтэй ингэж болгоод. За тэгээ одоо энийг энэ завсраа нэг хийцэн байгаа юм чинь. Одоо энийг ингээд цавжнаа. За одоо ингээд цавд өргөж. Зээ одоо ингээд дамраа хатчих хооронд нь зээ төмөр уцаар одоо энэ ногоо урд үзүүр дээрээ бэлдэх юу байна? Гогцоо байна. За энэ үзүүр дээр одоо урт богино бол өөртөө тааруулаад хийчихнэ. За одоо энэ дээр урт богино тааруулчаад тэгээд хэдэн гогцоо хийх шаардлагатай. Би бол 3 гогцоо хийнэ. За одоо энэ төмрөөрөө төмөр утас тэгээд нарийн бах хоёрыг ашиглаад одоо гогцоо хийнэ. Яа ингээд 3 гогцоо хийчлээ. За томоосо жижиг юм. 3 гогцоо. За одоо энэ 3 гогцоогоо уурганыхаа үзүүрний уртыг тааруулж байгаа. Да үзүүр дунд хойно гэдэг нэг 3 газар энэ юм ойдог утсаар ашиглаад одоо бэхлэгэнэ. За уурганыхаа уртыг тааруулсан. За тэгмүүд уургаа өөрөө хааш нь харуулахаа өөрөө шийдээд за би бол ингэж тааруулна гэж бодоо. За 3 гогцооныхаа хамгийн арих гэн яг энэ уурганых за энэ маань юм гогцоо маань бол иймэрхүү урт төмөртэй байгаа. Хоошоо илүү гарсан. За энийг за яг дамарныхаа суурин дээр тулгаж бариад за тэг нэг иймэрхүү зайтайгаар одоо бэхлэгийг тэгшхэн хийнэ гэсэн үг. За бэхлэгийг болохоор за утсаараа ингэж сайн орооно. За бэхлэгийг яг ингээ голлуулсан байгаад яг ингээ гогцоогоо болохоор яг уурганыхаа голд ингээ байрлуулж байгаа л. За тэгээд утсаараа болохоор урдаас нь хоош нь ингээ нэгэн жигд бүр хүчтэй чанга ороогоод өгнөө. За ингээд одоо бүр ингээ бүтэн ямар ч таасан ингээ төмөрөө ингээ ороочноо тэр чигтэн. За тэр нэг иймэрхүү үзүүр үлдээж байгаад за хажууд нь дахиад нэг юм нэг тасархаа утас бэлдсэн байж хаад энийг ингэж дундуур нь угалж гогцоолдоод за тэрийг яг нэг утсан дээр ингэж тавьж агаад за энийг бол хааш нь чааруулсан бол гогцоогоо нэгтэлт нь гэж гаргаад гогцоолж байгаа утсаа ороо энийг ингэж энэ гогцоолдсон утсаа энийг ингэж ороогоод
За энийг болохоор ингээд ойрох ингээд жоохон чанга ороод өгч. За тэгээ нэг бүр нэг жоохон ингээд үзүр үлдээж байгаа. Энэ гогцоороо үзүрээ хийгээд за энэ гогцоороо үлдсэн үзүрээ хийгээд гогцоогоо нөгөө үзүү хойно үлдсэн энэ хоёр үзүүрээсээ татангууд гогцоос нь буцаж саяны өөрийг нь ороолсон үзүүрээ татаад буцаад гаргачнаа л гэсэн үг. За яг ингэж хийж байгаад гээд татаад за ингээд ер нь бол утсаа энд нь зангидаад үлдээч байна. За одоо ингээд үзүүрээ гаргаж ирээд за үзүүр ингээд үлдсэн гарч ирсэн илүү үзүүрээ тайраа авчна. За тэгж байгаа одоо энийг энэ утсаа сэмрүүлж тайлбарлахын тулд цавуугаараа нэг жоохон яг үзүүр хэсэг дээр ч юм уу эсвэл ингээд ар хэсэгтээ ингээд цавуугаа тусаагаад ингээд цавуудаад хөрөлж байна. Ингээд бүтэн цавуудсан ч болно. Тэгэх юм бол энэ утас маань сэмэрж бариад тасраад мултарч яваад байгаа байхгүй. Ер нь бол ингээд нэг хийж байгаа тушуун одоо дахиж энэ гогцоо маань салахгүй л гэсэн үг. За энэ мэтчлээ ингээд одоо юугаа гогцоонуудаа 1 2 3 гээд би болохоор одоо арийнхаа жоохон хойноогоо уртлын хоёроо жоохон ойрхон хийн. За эсвэл артлын хоёроо ойрхон уртлын хоёроо уртлынхаа жоохон хол зайтай нэг иймэрхүү одоо барилттай хийнэ. За ингээд урт за хамгийн хойдол нь за дунд талаа хоёр нь ойрхон энэ жоохон хол. Тэгэх юм бол загас ямар нэгэн байдлаар ингээ урах юм бол доошоо энэ хэсгээр номролт нь илүү болохоор гэж. За одоо болохоор энэнийхээ ард үлдээснийгаа энэ дамарныхаа суурин дээр одоо ингээ наахын тулд одоо халаатай лан сав халаацсан байгаа. За одоо энэгээр ер нь бол ингээд энийг ингээ наанаа. За ингээд энийг болохоор одоо ингээд тогтоосон суурь. За одоо ингээд ер нь бол уурга манд бэлэн болж байгаа. Уурга маань ингээд одоо бэлэн болсон. За одоо дамар маань болохоор энэ одоо ингээд цавуур ер нь бол ингээд хатцсан. За одоо ингээд цавуу маань одоо хатцсан байгаа учраас за одоо энийг одоо ирмэнийх маань ирмэг нь болохоор одоо ингээ ер нь бол зүлгүүр ороогүй байгаа учраас за цаасан зүлгүүрээрээ нарийн цаасан зүлгүүрээрээ сайн зүлгүүрдэж өгнө. За одоо энэнийхээ ингээ тойрог нь ер нь бол ингээд нэг баг зэрэг тэгшлээд ингээд авцар садваргүй одоо сатварк таслахааргүй болгоод нарийн зүлгүүрээр сайх зүлгээд өгнө. Зя ингээд одоо дамраа угсарсан. Ангил одоо уурга маань ер нь бол хэдэн бэлэн болсон. Одоо энэ дээрээ сатварка хийгээл болж байгаа. За тэгээд энэ дамраа эргүүлэх болохоор одоо энэ болтод сугаж гарч ирээд байдаг болохоор одоо болтыг ингээ хязгаарлах зорилгоор ингээд үзүүрийн энэ зүгээр бахаар ингээд сайн ингээд яг энэнийхээ үзүүрийг ингээд сайн чимхэд өгчих юм бол ингээд чимхэд ингээд өгчих юм бол өөдөх нь одоо ямар нэгэн байдлаар болтод сугарч явж мөн гэсэн асуудал байхгүй. Одоо ингээс өгчгөл сулраал уурга хийж болсон. Өнөөдрийн уурга маань юм болсон. За одоо уургийнхаа маань ер нь бол үзүүрнийх нь одоо дохиор нь одоо нэг иймэрхүү болж байна. Нэг юм уурга. За дахиад нөгөөх нь болохоор нэг юм уурга наас.
Яа энэ ийм хоёр уурах хэлээ.